За сайн бацгаана Python сурагчдаа. Өнөөдөр болохоор бүгдээрээ polymorphism үзэн object oriented programming одоо polymorphism гэдгийг үзнэ. Тэгээд тэгээд өмнөх хичээл дээр бичсэн код энд очино. Тэгээд шууд бүгдээрээ одоо polymorphism гэдэг нь болохоор polymorphism гэсэн үг байгаа шүү дээ. Polymorphism гэсэн үг байгаа. Polymorphism гэсэн үг байгаа. Тэгээ poly гэдэг нь болохоор олон гэсэн үг. Тэгээ morph гэдэг нь болохоор хэлбэр гэсэн үг юм байна л да. Тэгээд polymorph гэхээр олон хэлбэртэй гэсэн үг юм байна. Тэгээд одоо олон хэлбэртэй байх гэсэн юм үг юм байна. Тэгээд яаж хэрэгэлдэг вэ гэхээр одоо методууд одоо ижлэгэн нэртэй методууд өөр үйлдэл хийдэг байхыг polymorphism гэж хэлдэг юм байна. Тэгээ бид нар хэрвээ одоо ингээд юу бичих юм бол код бичих юм бол амар ойлгомжтой юм шиг санагдана. Одоо жишээлбэл бүгдээрээ класс бичээ. Одоо энэ дээр класс бичээ. Тэр нь болохоор dog. Тэгэхээр энэ класс нь болохоор одоо speak. Энэ нохоо одоо ярьж байна. Тэгээ нохоо ярьж байна. Тэгээд тэр нь болохоор нохоо болохоор woof гэдэг тийм. Зүгээр woof гэж. Woof гэдэг. Тэгээ харин ямар нэгэн класс cat гэдэг класс бай. Тэгэнгүүт тэр класс нь болохоор speak. Тэгээд self print get тэгээд англиар meow. За meow гэдэг. Үйлдэл хийдэг. Тэгээд энд болохоор одоо аль polymorphism хэрэгжүүлсэн байна. Одоо жишээлбэл cat гэдэг класс нь болохоор speak гэсэн. Cat болон dog гэсэн класс нь болохоор адилхан speak гэсэн юутай методтой. Тэгэнгүүт методтой тэгээд энэ нь болохоор бидэрт нэг ойлгомжтой юм шиг санагдаж байна. Тэгээд яг тэгэхээр өөр нөгөө классан дээр бичсэн болохоор хичнээн ижилхэн нэртэй одоо метод бичсэн гэсэн энэ өөр дээр хариалагдж байгаа болохоор бид нар тодорхойлгож гэсэн тийм байна. Тэгэхээр зүгээр ер нь иймэрхүү ижил нэрнүүд байх боломжтой юм байна. Тэгээд жишээлбэл одоо би энэ дээр нэг юм animal гэдэг нэг юу ячаал та. Animals гэсэн нэг лист зохиож. Тэр нэг нь болохоор cat гэдэг. Тэгээ нөгөөх нь болохоор dog гэдэг лист зохиож. Тэгэнгүүт for in animals гэчээд одоо би энд нэг юу яаж for loop хийж шүү дээ. Тавталыг болохоор би үзсэн байгаа. Тэгээд print үлээж байгаа зэг нь болохоор одоо cat-аар явна. Эхлээд cat тэгээд дараа нь dog хүртээ шүү дээ. Тэгээд speak энийг дуудана гэсэн үг. Тэгэнгүүт харцгаая. Тэгээд данаар чинь meow болон woof тэ эхлээд cat-а дуудаад cat зэг speak тэгээд dog зэг speak гэх хоёулаа адилхан нэртэй методтой байдаг байна. Тэрийг нь болохоор polymorphism гэж. Одоо жишээлбэл бүгдээрээ өөр нэг жишээнд үзье. Бас нэг одоо би бас нэг юу яцсан. Class бичээд гэн дээр class гэдэг тэгээд animal гэдэг класс бичээд тэгээд тэр класс нь болохоор яадаг гэхээр definition бас speak гэдэг. Тэгээд self гэдэг тэгээд яадаг гэхээр speak self print make some sound гэдэг some sound get ямар нэгэн дуу гардаг. Тийм гэж. Тэгэнгүүт dog болон юун дээр inheritance гэж өмнөх хичээл дээр inheritance үзсэн байгаа. Animal гэдгийг inheritance хийгээд тэгээд cat дээр бас animal-ыг
animal гэт inheritance тэгэнгүүт одоо юу яачлаа гэхээр одоо animals-ын speak-ийг авангуудаа юу хийчлаа гэсэн. Юулаа орлуулаад тавьчлаа гэсэн тий. За тэгэхээр би та нарт одоо нэлийн удаан толгой хэрэгжсэн ийм одоо ойлголтыг та бүхэндээ хэлье. Тэгээд одоо жишээлбэл linked гэдэг энэ болохоор linked гэсэн юу байгаа? Function функц байгаа. Одоо энэ дээр жоохон толгой эргэж магадгүй. Одоо linked гэд тэгээд ямар нэгэн одоо жишээлбэл string-ийн бүгдээрээ нөгөө ABC гэсэн жишээлбэл string-ийн уртыг нь үзье те. Тэгэнгүүт энэ бол шууд юу вэ? Одоо жишээлбэл уртыг нь string-ийн уртыг нь бидэрт өгнө. Print тэгэнгүүт 3 гэж өгч байгаа тий. Тэгэхээр энэ нөгөө string-ийн уртыг нь бидэрт өгч байгаа. Эсвэл print ингэж болно. Би одоо энэ доторх data type-ыг нь болохоор би юугаар өгчээ. Одоо list хэлбэртэйгээр өгчээ. Тэгээд одоо 1 2 3 гэсэн юм уу? 3 урттай. Эсвэл 4 гэсэн тий. 4 гэсэн 4 урттайгаар өгчээ. Тэгэнгүүт надад 4-ийг өгнө. Техник нь болохоор 3, дараагийнх нь болохоор 4 гэсэн урттай өгч जैन. Тэгээд linked нь болохоор юм юу хаа. Одоо нөгөө хоёулаа адилхан функц байгаа. Адилхан функц. Гэхдээ энэ эдгээр нь болохоор одоо өөр дата одоо өгдлийн хэлбэрээр хоёулын дээр нь ганцхан хоёулын дээр нь биш өөр дата одоо уртыг нь үздэг датанууд дээр ч гэсэн болно уртыг нь ингэж үздэг байгаа. Гэхдээ энэ тохиолдолд бол яг адилхан linked гэдэг байгаа юм шиг мөртлөө энэ нь яг миний өмнө одоо dog speak, cat speak гэж байгаа адилхан юм цаана яваад байгаа. Яг тэгэхээр энэ датагийн хэлбэр бол string байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө цаагаараа Python энэ нь болохоор linked гэдэг нь болохоор built-in одоо function байгаа шүү дээ. Built-in гэж хэлдэг. Эсвэл built-in гэх юм уу? Built-in энэ function байгаа шүү дээ. Тэгээ Python дотроо ямар нэгэн library enter дуудах шаардлагагүйгээр шууд Python-аас суулгасан болвол хэрэгжилж болдог. Ийм одоо функц, тогтмолууд, классууд тэдгээрийг болохоор built-in гэж хэлдэг. Янз бүрийн library хэрэггүй. Тэгээд ийм функц байгаа. Тэгээд энэ функц нь болохоор цаагаараа энийг нь болохоор ингээд хэрэглэхэд амархан болгоод ингээд тавьчихсан байгаа. Тэрнээс биш цаагаараа бол эн чинь Python-ыг хэлбэр болохын тулд бол бас янз бүрийн юмнууд хийсэн байгаа. Тэгээд тэрэн шиг энэ линктэг бол ингээд цаана хийж байгаа юмнуудыг нууцчихсан байгаа. Тэгтээ адилхан функц өөр дата хэлбэр дээр яваад байгаа. Өөр классууд дээр ажиллаад байгаа гэсэн. Тэгэхээр би одоо жишээлбэл дата хэлбэрүүд байна шүү дээ. Integer boolean тэгэл string гэсэн гэл гэх мэтлэн дата хэлбэрүүд бол бүгдээрээ тус тусдаа нэг классууд. Тэгээд энэ дээр нь яадаг гэхэлэр би одоо ABC гэж бичсэн байгаа. Энд чинь нэг одоо ABC гэсэн нэг string object string классын нэг object цаана бий болсон гэсэн үг. Бий болгож байгаа гэсэн үг. Тэгэнгүүтээ тэр string гэсэн object класс дотроо linked гэсэн функц цаана явж байгаа гэсэн үг. Энэ нэг юм юу байт юм байна л да. Одоо энэ ABC гэсэн юугаа бичээд одоо би энийг A дээр хадгалчихъя тийм. Ингээ хадгалчихъя. Тэнгүүд A ч болохоор string хэлбэртэй байгаа. Тэгээд A гэд тэгээд ийм тусгай төрлийн ийм юунууд байт юм байна. Методууд байт юм байна. Тэгээд цаагаараа бол энэ линктийн цаагаар юу яваад байгаа юм гэхээр энэ string хэлбэртэй object-ыг аваад тэгээд тэр string гэсэн классын ийм доогоор зураас linked доогоор зураас гэсэн ийм методыг нь аваад тэгээд тоолж байгаа гэсэн үг юм байна. Тэгээд би хэрвээ list хийх юм бол энэ ямар учиртай байгаа юм бэ гэхээр
энэ яг л адилхан ижлэх нэртэй одоо энэ speak гэдэгтэй адилхан. Гэхдээ өөр класн дээр одоо цаагаараа бол надаа B гэж тодорхойлоод одоо B гэж нэг ийм object creation болоод object үйлдвэрлээд тий. Тэгээд дараа нь болохоор B гэсэн object дээрээ цаагаараа linked гэсэн методыг дуудаад тусгай методыг дуудаад тэгээд тэр linked гэсэн object нь болохоор энэ одоо миний list гэсэн классын доторх linked гэсэн методыг дуудаад уртыг нь одоо уртыг нь үзэж байгаа гэсэн үг. Өдөр тутамд бид ингээд наадахын коднууд бичсэн болохоор ингэж хэрэглэгддэг ийм полиморфизм гэдэг. Одоо тий янз бүрийн классуудын функцүүд нийтлэгийн нэртэй байхыг ерөнхийдөө полиморфизм гэдэг юм байна л да. За тэгээд тийм байна. За тэгээд энэ нь болохоор нэг юм жишээ байлаа. Тэгээд энэ эдгээр нь болохоор мэдээж одоо янз бүрийн лабранууд дээр болохоор бас функцууд юунууд нь болохоор методууд нь болохоор нэг иймэрхүү хэлбэртэйгээр бас бид нар хэрэглэдэг гэсэн үг. За тэгээд энэ дээр нь болохоор нөгөө мэдээж методууд учраас энэ заавал хаалтнууд нь багсаа. Хаалтнууд нь бичсэн багсаа. Тэгэхгүй бол би нөгөө өмнөх юм дээр хэлсэн шүү дээ. Зүгээр хаалтгүй байх юм бол зүгээр шууд одоо тэр методыг ингээд харуулж байгаа гэсэн үг. Тэрнээс биш хаалттай байж методыг одоо хэрэглэж байгаа гэсэн үг. За тэгээд юм байдаг бахна. Тэгээд энэ та бүхэнд айгүй сонирхолтой байгаа гэж бодож байна. Яг тэгэхээр энэ бол бид нар одоо жишээлбэл linked гэдэгтэй за энэ үед хэрэглэж болно, string-ийг уртыг нь үзэж болно, link дээр болохоор list-ийн уртыг нь үзэж болно гэх мэтчлэн. Тэгээд дээрэс нь одоо tuple гэсэн бас дата хэлбэр байгаа. Тэгээд тэрэн дээр жишээлбэл уртыг нь үзэж болно гэх мэтчлэн амар олон юм хийдэг. Яг цаагаараа бол өөр класн дээр definition хийсэн методууд хэрэглээд байгаа. Тэгэхээр яг үнэндээ бол яг нэг юм функц биш байгаа. Харин өөр метод классуудын ижлэхэн нэртэй функцуд байгаа гэсэн үг байна. За тэгээд дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ abstraction үзнэ. Тэгээд ерөнхийдөө энэ object oriented programming гэсэн гол ойлголтууд нь болохоор ерөнхийд нь ингээд үзээд дуусчихлаа гэсэн үг. Abstraction-ийн дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ array болон table гэсэн энэ ойлголтуудыг үзнэ. Тэгээд эдгээр нь болохоор data analysis гэхэд бол маш хэрэгтэй байдаг. Тийм байгаа. За тэгээд дараагийн 21 дугаар хичээл дээр уулзлаа. Түр баярлалаа.